Өнөөдөр үеийнгийн дээрлэхэлт гэдэг зүйл зөвхөн гадаа гудамд эсвэл сургуулийн орчинд биш, бидний халаасанд байх гар утас дэлгэцийн цаана шилжээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын 2025 онд гаргасан судалгаагаар 13-аас 17 насны хүүхдийн 51.3% нь өмнө нь цахим дээрлэхэлтэд өртөж байсан бол 9-өөс 12 насны хүүхдийн 3/1 нь мөн ийм нөхцөл байдалд орж байсан гэх судалгаа байна. Хамгийн харамсалтай нь эдгээр хүүхдүүдийн тал хувь нь энэ талаараа хүнд ч хэлэлгүй дотроо өөрөө шаналаад явдаг нь хүүхдүүд болон томчууд бидний хоорондох итгэлцэл ямар сул байгааг илтгэж байна. Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 365 эвдрээгүй ирээдүйг бүтээй үндэсний аяныг хэрэгжүүлээд байна. Бид хүүхэд бүрийг цахим орчны эрсдлээс хамгаалж тэдэнд зөв дадлыг төлөвшүүлэх, томчууд болон хүүхдүүд хоорондын итгэлцлийг эргэн сэргээх чиглэлд зорин ажиллаж байна. Эвдрээгүй сэтгэл зүйтэй хүүхэд бол бидний гэрэлт ирээдүй. Цахим орчинд нэгнээ шүүмжээр эвдэх биш, итгэлээр тэтгэх эерэг хандлагыг хамтдаа түгээцгээе. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.